За энэ хичээлээр бид нар зургийн файлын хэмжээг яаж өөрчлөх вэ? Resolution буюу наривчлалыг бас өөрчлөх арга замын тухай үзнэ. За энд нэг зураг нээсэн байна. Дээрх window гэжснээс image size буюу зургийн хэмжээ гэсэн командыг сонгож болно. Эсвэл Alt Ctrl I гэсэн гурван товчны хослолыг зэрэг дарж болно. За ингээд зургийн хэмжээ resolution тодрол нэгтралтай наривчлалтай холбоотой хөвдөг туслах цонх гарч ирж байна. Энэ цонхны тусламжтайгаар бид нар засвар хийх боломжтой. Зүүн хэсэгт байгаа зургийн цонхноос цонхон дээр одоо аль зургийнхаа хэсэг рүү очихыг маузныхаа товчийг дарангаа чирч аваачаад одоо тэр хэсгээ харах боломжтой. За эсвэл хөвдөг цонхоо хажууд дэш нь болгоод үндсэн зураг дээр дөрвөлжин гарч ирэхээр яг зургийнхаа аль хэсгийг хармаар байна. Тэр хэсэг дээр нэг товчтой ихэд тэр хэсэг нь гарч ирж байна. За хөвдөг цонхон дээр хэд хэдэн сонголтууд байна. За dimensions буюу зургийн хэмжээ физик хэмжээг харуулсан байна. 972 пиксел, 670 пиксел хэмжээтэй байна энэ зураг маань. За тэр доош харсан доошоо дэлгэгдэг, задардаг зэснээс пиксел эсвэл одоо миллиметр, сантиметр, points гэсэн нэгжүүдийг сонгох боломжтой. За дээрх тэр image size гэсэн мөрөнд болохоор компьютерийн араамд ачаалагдсан зургийн файлын бодит хэмжээ, бодит багтаамж байж байна. 186 мега хэмжээтэй зургийн файл байна. За Photoshop програм зургийг өөр дээрээ нээхдээ тодорхой хэмжээгээр одоо decompress буюу шахах үйл ажиллагаа хийдэг. За одоо энэ жаахан тооцоо хийж үзье. За 972 пикселээ 72-ыг 670-аар үржүүлээд 651,240 пикслээс энэ зураг маань өрөлтөнд тогтсон байна. За энэ зургийн бодит одоо орсож байгаа пикслүүд маань одоо компьютерийн араамд, компьютерийн санах хойд хэр зэрэг зай эзэлж байгааг бас тооцоолж үзье. Одоо RGB пиксел бүрдэх 3 байт шаарддаг. За 1 байт нь болохоор red сувагт, одоо улаан сувагт, нөгөө байт нь болохоор одоо green буюу ногоон сувагт, тэгээд 3 дахь байт нь болохоор blue буюу цэнхэр хөх сувагт зориулагдсан байдаг. За ийм учраас энэ бодит байгаа 651,240 пикселээ одоо 3-аар үржүүлээд сая 953,720 байтыг компьютерийн араам шаардаж байгаамаа. За тэгээ мэдээлэл холбооны технологийн жаахан мэдлэг энд орж ирж байна. 1 килобайт нь болохоор 1024 байт та тэнцдэг. 1 мега нь болохоор 1024 килобайтаа тэнцдэг. Сая 953,000 байт 1024-т эхлээд хуваагаад 1908 килобайт гаргаж аваад тэрийгэ дахиж 1024 килобайт хуваахад бол зургийн файлын хэмжээ 186 мегабайт гэж гарч ирж байна. За энэ тооцоо зарим хүмүүст сонирхолтой байж магадгүй. За би мэдээлэл холбооны чиглэлээр сурч байгаа оюутнуудад бас энэ мэдээлэл бас хэрэгтэй байж магадгүй гэж оруулж байгаа. За тэгээд window гэсэн тэснээсээ image size гэсэн командаа сонгоод тэр хөвдөг цонхон дээрээс image size гэсэн мөрийг харуул яг 186 мегабайтын хэмжээ байж байна. За тэр доотлын мөр очие. Тэр width height гэсэн хоёр мөр байна. Өргөн, өндөр гэсэн. За пропорционал харьцаагаар өөрчлөгдөх нь хэрэгтэй байдаг. Тийм учраас эргүүлээд on гарын буюу идэвхжүүлгийг хийж өгч байна. За тэр доор нэг мөр байна. Resample гэж. Одоо цаанаасаа тохируулагдсанаар бол идэвхжсэн байна. За resample гэдэг нь болохоор зургах одоо нөгөө бид нарын үзсэн пикслүүдийн хэмжээ тоог бол өөрчлөхөд хэрэглэгдэх функц юм аа. За тэгээд зургийн пиксел бүрийг өөрчлөх тохиолдолд энэ програм маань автоматар resample хийж байдаг. За бид нарын мэдэх нөгөө resolution буюу наривчлал гэсэн мөр маань тэр resample-ийн дээр байж байна. За бид нар мэднэ энийг printlэх буюу хэвлэх явцад resolution ойлголтыг ашигладаг. Мөн дээрээс нь vector програм Illustrator эсвэл InDesign програм руу Photoshop-оос одоо move хийхэд, шилжүүлэхэд, нүүлэхэд бол resolution бас энэ мөрийг бол бас ашигладаг. За энэ resolution буюу наривчлалыг 300 болгоё. Энэ инчт 300 пиксел байхаар одоо ямар өөрчлөлт гарахыг та нар харж байна. За хөвдөг цонхныхаа хэмжээг томруулаад үзье. Зураг маань маш том болсон байна. За чанар нь ямар хөө өөрчлөгдсөнийг та нар харж байгаа бах. Дээрээс нь зургийнхаа дээрээс маусныхаа товчийг дарахад бол дөрвөлжин пикслүүд мэдэгдэж байна. Буцаад судлаад тавихад бол ийм толгор гэлгэр зураг бий болсон байна. За мэдээлэл холбооны технологийн хэллэгээр бол энэ бол интерполяц хийгдэж байна гэж ярьдаг. За пикслийн тоог нэмэгдүүлэхэд
одоо upsampling гэж ярьдаг. Pixeлийн тоог одоо цөөргөлөхөд down sampling гэж яригддаг. За resample идэвхжүүлэх одоо идэвхжүүлэхийг авахд зураг маань буцаад өөр хэлбэртэй болж байна. Гэхдээ зургийн маань өндөр ба өргөн нь бол өөрчлөгдсөнийг харж болно. За эсрэгээр resolution буюу наривчлалыг багасгаж болно. За энэ дээр 72 гэж тавьж байна. За энэ тохиолдолд зургийн маань масштабын хэмжээ өөрчлөгдөж байгааг та нар харж байгаа. За бас тэгээд тэр зургийн масштабын өндөр юм уу өргөнийг бас өргөний утгыг бас өөрчилж болно. За жишээл өндөрт нь 12 гэж тавихад бол зургийн маань өргөн өндөр тэгээд одоо тэр resolution буюу наривчлал маань уула өөрчлөгдөж байгааг харж байна. За тэр fit to гэдэг мөрн доош задардаг мөрнөөс тэснээс энэ сонголтуудыг бас хийж болно. За нэлээд хэдэн ойлголтуудыг авлаа. За одоо өөр нэг зургийг нээж үзье. За энэ зурагтай холбоотой хэд хэдэн огтхон ойлголтууд байна. За түрүүний ярьж ирсэн resample буюу одоо sampling хийх тухай. За энэ нь болохоор тоон зургийн пикселүүдийн тоог өөрчлөлтийг хэлдэг юм байна. За down sample гэхээр болохоор одоо зураг дахь пикселүүдийн тоог цөөргөлөх, багасгахыг хэлнэ. За up sample гэхээр зураг дахь пикселүүдийн тоог өсгөх, ихсгэхийг хэлнэ. За тэгээд сүүлийнх нь болохоор интерполяци арга байна. Photoshop зураг дахь пикселүүдийн өөрчлөлт болгоныг шинээр өөрчлөгдсөн нь бол хуучин өөрчлөгдсөд харьцуулж дунджийг гаргаж ирдэг. За энийг бол интерполяци арга гэж хэлэх нь байна. За энэ ойлголтоо бид энэ курсын явцад хичээл үзэх явцад байнга таарлах болно. Энэ sampling гэсэн ойлголттой. За угаар энэ хэсгийг дуусгая.